Бямб цогт сайд оройлон анхаарах хэрэгтэй. Зам тээврийн сайд сандгийн бямб цогт ажиллаад байх шиг байна. Хамгийн сүүлд доохоод агаарын тээврийн нислэг үйлдгээр болж баримт бичигт гарын үсэг зурж харагдав. Энэ салбар энэ сайдын өнгөн дээр солонгорчл байгаа харагдана. Америк руу шууд ниснэ гэсэн. Зүүн Аз руу бол нэвт нисэж байна. Ахиц шүү. Ийм л баймаар. Сайнны хажуугаар саар үргэлж дагалддаг. Нөхөр бямб цогтын салбар авилгын эрсдэл асар ихтэй. Төмөр зам гэж айд сүрэм газар байгаа. Хэрлэн гэдэг хүний удирдах өнгөн дээр түүний ажилчнаас тэрэг мөнгө хураасан даштаваа дарга. Авто тээврийн газар гэж айд сүрэм газар бас бий. Өнөөдөр гэхэд сонинд 11 мянган тээврийн хэрэгсэл хил нэвтэрсний мэдээллийг устгасан нөхцөл тогтооглоо гэд авилгалтаа тэмцэх газрын буян түмнээр мэдээлжээ. Авто тээврийн газрын ажилчид авилга авчаа гэдэг мэдээ тархтлаажсан да. Маш их гардаг. Бямб цогт сайд тээвэр логистикийн хэргийн дараа ажлын хэсэг гаргаад л байсан. Тэр ажлын хэсгээ дүгнэлт хэрхэн яаж гарсан нээлттэй ил тод мэдээлээд урхаг шийдвэрлэх арга замыг тод ярих нь онно. Төмөр замын хэрлэн дарагч нь их ажил хийж байгаа, цахимжуулж байгаа гэд PR хийсэн харагдан билээ. Бат төлийн хэрэг мандсан ч ажил хэрэг огт сайжраагүй гэд тээвэр хийгчид яриад л байна. Ажлын 3 хоног чийдний гэдэг үгийн халахвчдаар алхаж оддог хэцүү боллоо гэд тээвэр хийдэг бизнесийнхэн хилээд л байна. Салбарын сайд та үүнд анхаараа. Та бол мэдээлэлд ойр, эрх мэдэлд ойрын давуу гих мэдэх хүн. Мэдээлэлээ илүү лавшруулад эрх мэдлийнхээ зохион байгуулалтаар тээвэр логистик төмөр замын асуудлыг гэрэлттэл шийдээч. Дархны замын туу цайжилсан, хил тулгсан төмөр замыг нээсэн үнэн. Терминал барьмаар байна. Дархны замын тал нь одоо хүлээгдэж байна. Барих ажил, хийх ажил асар их байна. Дид сайдтай авилгын асуудалтай яваад байх. Тэр сайдын чинь өмнөх сайд яллагдагчаар татагдсан. Хууль зүйн сайд явсан бямб цогт эдгээр хүмүүс юун дээр алдаад яагаад ингэв гэдгийг мэдээж судалж эрсдлийг тооцож байгаа нь маргаангүй биз. Нислэг олшиж байгаа нь сайн. Харин тасалбар нь харин лоосуудаа байж тун мэдхээр байна. Ирэх сард өмнөд Торшийн Далайн хот Гуанжуу хотод болох олон улсын үзэсгэлэн яармагт монголчууд олноор оролцдог. Жижиг дунд аж ахуйн эрхлэгчид, бизнесмэнүүд тэнд очиж шинэ технологи судалж, тоног төхөөрөмж худалдан авдаг. Тэгэгч шаардлагатай. Гэвч тийш очих онгоцны тийз одоо дууссан байна гэх Мят компани тасалбар зуучин компаниудтай хамжаад өгсөн хувилддаг, зохиомл эрэлт үүсгдэг, үнийг нь нэмдэг, ашиг олдог шудраг бус яваад байгааг хүмүүс ярьж хэлсээр л байна. Ийш чиглэх нислэгийн тоог нэмж, тасалбар зуучин хувилдааныг илрүүлж, зогсоож, тийш зорих иргэдийг бага зардлаар очих боломжийг бий болгож өгвөл бизнес эрхлэгч олон хүнд та тус болох болно. Ковидын өмнө Мятын тасалбар хоёр талдаа ийм үнэтэй байв. Мятын одооны нислэгийн тариф, тээвэр зууч компаниудын зар. Тээвэр зууч компанийн нислэгийн тийзний дамлсан шагийн үн 2.8 сая төгрөг. Мятын үн 1.9. Үүнийг бямб цогт сайд оройлон анхаарах хэрэгтэй байна. Эс бөгөөс Мятын тасалбарыг урьдчилан бөөндөд авчихсан тээвэр зуучийнхан 2-3 дахин өндөр үнээр тийз борлуулж, иргэдийг хохироож өөрсдөө их ашиг хүртэхээр байна. Энэ асуудалд Мят ч холбоотой байж мэдэх тул дотоод хяналт болон авилгалтаа тэмцэх газраас шалгалт оруулах нь зүйтэй. Мят гэснээс энэ компани чинь онгоцны шатхуй чөлөө төрсөлтөнд орсон уу да. Ананд базар нь хоолоогоороо шахсаар суун уу. Ерөнхий сайдтай нь монополиг болоо гэд байх шиг байсан. Зөвл дөө гарцаагүй. Зам тээврийн сайд зам тээврийнхээ мундраг мэдэж бодож байгаа байлгүй. Монголын бүх бензин Оросоос хамааралтай. Ананд баагаанхүү 2 зөөдөг. Тэдэл таргалдаг. Үүнийг болиулаач. Газар тариалан уул уурхайд дизель идэгч машинууд үлэмж ажилдаг. Тийм баялаг бүтээгч техникүүдийнхээ түлшийг хийгээд адшаа түүхийн эдийг нь татваргүй болгоё гэж хууль санаачлаад борлуулад байх шиг. Ачаадаа салбарынхандаа туслаа бямб цогтоо. Бийл болж байвал гэж суух ёс зүй өөртөө нь байдаггүй байх. Өглөө эрт босож сурсан хүн харагддаг. Өндөр өөд алхах туртай нь уул хадаар яваад мэдэгддэг. Аах гишүүн болоод өглөө эрт цэвэрлэгчтэй зэрэгцээд ордонд ирж ажиллаа хийж эхэлтгсэн гээд баяр цогт та хоёрыг одоо ч яриад байна гинүлээ. Дөрөв сонгогдчихлоо. Улам эрт босдог болоо байлгүй дээ. Ажлаа сайжруулмаар байна. Зам тээврийн сайдаа ажилтаа толгойтой өснөөс чинь их байх шиг байна. Авилгад өөрөө дургуйчин сайн хэрэг. Авилга дүүрэн адармаата салбарыг удирдах байна шүү дээ. Том төслүүд тойрч яраагаад байна. Гэхдээ хил тулгаад терминалгүй амрах төмөр зам шиг юм л хиймээргүй байгаа юм да.